Энэ хүн нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нөхдөс нь танд зөвлөг хүргэж байна. Би танарт нэг зүйлийг хэлье. Бурхантай зүг амьдрах нь танд эрч хүчийг өгдөг. Бас танд зорилгыг өгнө. Өглөө бүр орноос өндийн босох шалтгааныг өгнө. Тэгэхээр итгэл бол сонголт юм. Тийм ээ, би хүсэж байна. Гэхдээ итгэснээрээ хэцүү цаг үеийг туулж байна. Надад их хэцүү байна гэж хэлж болох юм. Та ямар нэгэн зүйлд итгэдэг, та өөртөө энэ дэлхийд эсвэл ажилд, засгийн газарт, банкныхаа хадгаламжинд таньдаг хэн нэгэндээ гэдэл ямар нэгэн зүйлд итгэдэг бай гэж би хэлэх гээд байна л та. Бид ямар нэгэн зүйлд итгэдэг. Харин гол асуудал бол бид юунд итгэхгүйгээ, хэнд итгэхгүйгээ ухаалгаар, сүнслэгээр харах хэрэгтэй байгаа юм. Бид хүмүүс тодорхой хэмжээгээр итгэдэг байж болно. Гэхдээ зөвхөн бурханд л хамаарах итгэлээ өөр хэн нэгэн хүнд битгий өгөөрэй. Учир нь бид өөр хүмүүст итгэж болох ч бид өөрсдөө ч тэр хэмжээгээр итгэл олж болох ч бурхан бол бидний бүрэн төгс итгэж болох цорын ганц нэг юм. Бурхан та надад үргэлж анхаарал тавих учраас би танд итгэдэг гэж та хэлнэ. Харин намайг одоо ингэж хэлэх үед та нарын дотор ингэж бодох хүмүүс байж болох юм. Байцаараа би бурханд итгэсэн харин тэр над дээр ирээгүй шүү дээ гэж болох юм. Тэгэхээр энэ зүйлийг арай өөр өнцгөөс харцгаая. Хүсэж байгаа зүйлийг чинь өөх болохоор бурхан танд итгэж байсан бол одоо та баг зэрэг гомдолтой байгаа. Яагаад гэвэл бурхан тэр зүйлийг танд өгөөгүй учраас. Харин та бурхан өөрийнхөө арга замаар, өөрийнхөө цагт, өөрийнхөө хамгийн сайныг танд өгнө гэж тэрэнд итгэдэг үү? Тиймээс та нар энэ 7 хоногийн эцэст улам бүр чанга алга таших болно. Үнэн дээр бид огт өөр сургаалыг дэлгэрэнгүй ярих гэж байна. Бурханд итгэхийг сонгох. Тэгэхээр та нарын хэдэн эмийн жаргал олгодог болон олгодгүй эмийг гэртээ байлгадаг вэ? Танд ямар нэгэн эм одоо байна уу? За танд анхны тусламжийн хэрэгслүүд магадгүй антибиотиктэй төрхлөгүүд байгаа бах. Таныхаа нэг газар өвтгөл та аспирины төрлийн эм хэрэглэхээ мэддэг. Ер нь юу шалаа гэсэн танд эм юм уу ямар нэгэн зүйл байгаа. Энтэй адилхан бурханд таны сүнсийг эмчлэх юм байдаг. Та энийг мэдэх үү? Бидний сүнс, оюун ухаан, хүсэл тэмүүлэл, сэтгэлийн хөдөлгөөн бие махбодод минь байж болох өвчлүүдээс илүү хэцүү өвчин байдаг гэдгийг та мэдэх үү? Би танарт нэг зүйл хэлье. Аль нь ч байхгүй байх мэдрэмжтэй гэж би хэлнэ. Гэхдээ би сонгох хэрэгтэй болвол хэн нэгэн таны зүрх сэтгэлийг шархлуулснаар та зовж шаналхын оронд удаан хугацаанд толгойч нь хүчтэй өвдөхийг би илүүд үзэх байсан. Та нар ч гэсэн тэгэх байх. Тийм биз дээ. Тиймээс эдгээр зүйл бидний амьдралд тохиолдож байгаа нь биш. Харин зүйлд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа бас бид нар өөр лүгээ хэр ихийг оруулдгаас мөн тиймээс би энэс болж бурханд итгэдэг гэж хэлж чадж байгаа нь бидний амьдралын чанарыг тодорхойлдог юм. Тэгэхээр бидний сүнсийг эмчлэх юм бурханд байдаг. Жишээлбэл би буруу зүйл хийж, гим нүгэл хийчгээд буруутгаа шүүлтгэлийн мэдрэмжийг өөртөө тээх үедээ бурхан намайг уучлдаг гэдэг ямиг уудаг. Энэ нь миний сүнсийг эдгэх болно гэж боддог. Амен. Тэгэхээр хэрвээ та хүсэж байвал энэ өглөө хийгээгүй зүйлийнхээ төлөө өөрийгөө буруутгаж өглөөж ингээд тэнд суугаад байж болно. Та бүхний зарим нь Христэд итгэл дуулалтанд явхаасаа өмнө хэлэх ёсгүй олон зүйлийг хэн нэгэнд хэлсэн байж болох юм. Би мэдэхгүй. Магадгүй зогсоол дээр машина тавих гэж оролдож байсан газрыг дайраад авчихсан хэн нэгэнд та тийм ч илдэг найрсаг хандаагүй баха. Бас олон хүнтэй газар иймэрхүү хэн нэгэнд хандсны чинь би баталж чадна шүү. Харин ийм тохиолдолд та тэдэн рүү галзууртлаа уурлаж болно. Эсвэл заримд нь би чамайг уучлж гин гэдэг эмийг ууж болно. Та энэ өглөө хийх ёсгүй зүйлээ хийснээсээ болж өөртөө маш их бухимдаж уурлаж тэгээ тэр өдрийг бүхлээр нь сүйтгэж болох юм. Эсвэл бурхан бол нэгүүлсэнгүй, бурхан намайг уучлдаг гэдэг эмийг ахиухан шиг ууж болно.
Тиймээс Бурханд бидний сүнсэнд зориулагдсан юм байдаг ба үнэн дээр Бурханы үг бол бидний дотор байгаа бүх зүйл зориулагдсан юм. Бурханы үг бидний оюун бодлыг засаж задруулдаг, бас бидний хүсэл мөрөөдлийг Бурханы зааварчилгаан дотор бидний хүсэж байгаа зүйл рүү биш, харин тэрний хүсэж байгаа зүйл рүү эргүүлэхэд тусалдаг. Юу хүснээ өөрийнхөө арга замаар хийх нь таныг ад шаргалтай болгодоггүй юм байна гэдгийг ойлгож авч байна уу? Тань ойлгож авсан уу? За тэгэхээр би 40 жил багшилж байна. Харин намайг сая юу мэдж авсныг мэдхүү. Ямагт Бурханы зөв байдаг. Миний юу бодож, эсвэл юу мэдэрч байгааг хамаагүй Бурханых ямагт зөв байдаг. Библи бүхэлдээ эдгээрийг хий, чанартай, үн цэнтэй амьдралаар амьдр, энийг л хий. Ийм бай гэж хэлдэг гэх гээд л байна л та. Ягаад амьдралын туршид энийг ойлгохыг биднээс шаарддагыг би мэдэхгүй. Тийм ээ, би гүжүүд зөрүүд өөрийнхөө хүслээр явдаг учраас л юм байгаа. Тэгэхээр Бурханы үг бол бидний сүнсэнд юм болдог. Юу гэхээр би олон жилийн туршид Бурханы үгийг нухацтайгаар судалж байгаа оюутан учраас би танарт нэг зүйлийг хэлж чадна. Бурханы үгэн дотроос хариултыг олж чадахгүй намайг зовоогоод байгаа ямар ч зүйл байхгүй гэж би хэлэх гээд байна. Гэхдээ бидэнд байгаа эсхийг шалгах хоёр чухал юм байна. Тэдгээр энэ хамтдаа ямар ч үйл танд байгаа асуудал бүрийг эдгэж шийдэж чадна гэдэгт би итгэдэг. Хамгийн ихний юм бол Бурханд итгэх итгэл юм. Хоёр дахь нь сайныг үйлдэх. Дуулал 37-гийн 3-аар ишлэлийг харцгаая. Эзэнд итгэж сайныг үйлд. Газар нутагт оршин сууж итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго. Тэгэхээр бүгдээрээ 37 дугаар бүлгийн эхний 10 ишлэлийг уншаад хүнд цаг хэцүү үеийг туулж байгаа хүмүүст юу гэж хэлснийг сайн ойлгож авцгаая. Таны эргэн тойрны бүх зүйл нуруу унж байгаа юм шиг санагдвал та юу хийх вэ? Бид ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх болов? Бурханд итгэж болох сайныг үйлдэх. Тэгэхээр Бурханд итгэхгүй байх, сайныг үйлдэхгүй байх. Энэ дэлхий дээр сайныг үйлддэг хүмүүс зөндөө бий. Тэд Бурханд итгэдэггүй учраас ачаа бараагаа зөв баглаж болгүй байсаар л байна. Гэтэл Бурханд итгэдэг мөртлөө сайныг хизээч үйлдэлгүй маш олон итгэгчид байна. Та нар байна уу? Тэгэхээр би Бурханд итгэдэг шүү дээ. Би Бурханд итгэж байна шүү дээ гэж хичнээн олон хүн хэлэх болов. Харин та итгэдэгээс өөр юу хийж байна вэ? Та зов чаналж байхдаа хийж болох хамгийн хүчирхэг сайн зүйлийн нэг бол бусдад тустай сайн зүйлийг хийх юм гэдгийг мэдэх үү? Энэ бол та энтэй адилхан зүйлийг мэдэрдэггүй ахаа. Энэ нь би энийг хийхийг хүсэхгүй байна гэж байгаатай л адилхан. Бид зов чаналахаараа бултаж зайлж холдохыг хүсдэг. Харин бусад хүн бидний төлөө ямар нэгэн зүйл хийлгээсэ гэж хүсдэг. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Бидэнд Бурханы ийм байгаа шүү дээ. Тийм ээ, энэ бол итгэлийн жор. Эмч нь Иесус бөгөөд өвчтөд нь бүгдээрээ байж болно. Заавар нь бол хэдий хэрэг хэмжээгээр хэрэгтэй байна, төдий хэрээр олныг уугаарай. Эмээ дахин авах нь төгсгөлгүй үйл явц юм. Хүссэн үедээ та авч мөн буцааж өгч болно. Таны болгоомжлох хэрэгтэй зарим эмийн гач нөлөөлөл байдаг. Эдгээр гач нөлөөлөл гэвэл амар тайван, баяр баясгалан, итгэлтэй байдал бас маш сайн эрүүл мэнд юм. Тэгэхээр хөөх би ийм усан чи ийм нөлөө надад илэрчлээ гэж хэлэх юм байна уу? Би танаас нэг зүйлийг хэлье. Манай оффист хэдэн онцгой авьяаслаг хүмүүс байдаг юм. Тэгээд тэд Бурханд итгэх итгэлийн имийг дуусгалгүй дахин дүүргэлтийг хийж байдаг. Бидэнд сайныг үйлдэх жор байгаа. Бидний эмч бол адилхан доктор Иесус. Өвчтөн нь бүгдээрээ. Та нарын хэд чинь бүгдээрээ багтах уу? За тэгэхээр хэрэгцээнийхээ хэрээр олныг хэрэглээрэй. Хязгааргүй уугаарай. Эмийн гач нөлөө нь маш их аз жаргал, тэнгэрдэх шагналууд юм. Бидэнд сайныг үйлдэх юм байна.
Бүгдээрээ Бурханд итгэж сайныг үйлдэж хэлцгээе. Бүгдээрээ хамтдаа хэлье. Хагас сайнаас өнөөдрийг хүртэл хэрв та бүхэл цуглаанд ирсэн бол энэ зүйлийн тухай би маш олон удаа хэлж байгааг та сонссон байх. Хэрвээ үгүй бол та зурагтаар сонсох байх. Гэхдээ би хувьдаа зурагтаар гарах хүртэл хүлээхгүй байх байсан. Яагаад гэвэл өнөөдрийн шиг бид хамтдаа байх үед онцгой тусалгаа будаг гэж би итгэдэг юм. Зурагтаар үзэх нь сайн боловч энд байгаатай адилгүй шүү дээ. Дараагийн удаа бид таны очиж чадах газар конференцээ хийх болно. Тиймээс зурагтаар үзэж байгаа та бүхэн тэр үед бидэнтэй хамт байж яагаад болохгүй гэж. Тантай хамт байхдаа баяртай болно. Амен. Би маш олон өөр арга замуудаар баяр хөөртэй байх гэж хичээж хангалттай удаан амьдэрсэн. Бас бүхий л амиа хичээсэн зүйлийг хийж үтсэн. Би бүх зүйлийг хийж оролдож үтсэн гэж хэлэх гээд байна л да. Тиймээс би та бүхэнд энийг хэлж чадаж байгаа юм. Та хэн байх нь? Таны асуудал юу байх нь? Надад тийм чухал биш. Хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй гинтийн асуудал гараад ирдэг шүү дээ. Бүх шуургыг цаг агаар өөрчлөн мэдээлдэггүйг бид мэдэн шүү дээ. Танд нэг төлөвлөгөө байж болох юм. Гэтэл Бурхан гарч ирээд төлөвлөгөөг өөрчилдөг. Тэр үед бидний хамгийн ихний хариу үйлдэл бол уурлаж сэтгэл гонсох байдлыг. Бидэнд байдаг бүх асуудлуудын хариулт бол Бурханд итгэж сайныг үйлдэх юм. Амен. Одоо зөвхөн зурагтаар үзэж байгаа хүмүүс зориулж ширээ. Өнөө орой энд жаахан асуудал гарсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ конференц бүрүү гарагийн орой эхлэх төлөвлөгөөтэй байсан боловч эхлэх цагийн өмнө энэ барилгын цахилгаан тасарчсан. Тэгээд цуглаан дуусахаар төлөвлөсөн цагаас 10 минут дутуу байхад ч тог ирээгүй л байсан. Тиймээс хэдэн зуун хүмүүс гадаа зогсож байсан. Дотор нь байсан хүмүүс бүгдээрээ гарцгаалсан. Тэд зогсоол дээр гацсан. Гадаа зам дээр Joyce Meyer-ийн конференц цуцлагдсан гэсэн гэрэлт самбар байрлуулсан. Тэгэхээр яг тэр самбар надад ямар байсныг хэлэх хүн байна уу? Би урдвал өөл гэж байсан. Бид нэг ээлжийнхээ хичээлийг цуцаллаа. Тиймээс хүмүүсийг маргааш ирээрэй гэд хэлж яагаад болохгүй гэж би бодлоо. Тэгэхээр юу ч танаас сонстоо та нарын хідэн иймэрхүү төрлийн асуудалтай толгуур галзуурч орхидог бай. Тэгэхээр хэрвээ би тэдэнд конференц цуцлаглаа гэж хэлвэл хинч буцаж ирэхгүй. Тэгээд би энэ танхимд ганцаараа өөртөөгөө л байж болно гэж бодлоо. Тиймээс зүрх сэтгэлээ тайвшруулах цорын ганц арга зам бол итгэл гэдэг юмнээс уух юм. Сайныг үйлд. Амен. Би нэг амархан байдаг гэж хэлээгүй шүү. Гэхдээ амархан байна уу үгүй юу гэдэг бол хамгийн сайн бөгөөд жинхнээсээ бодиттой ажил болдог сонголт юм. Үнэн дээр би бурхан минь гэж үгэлсээр байсан ба эдгэр хүмүүсийн хувьд гэртээ харьцааж бүх конференцийн цуцлагдадлаа гэж бодож ирсэн. Гэхдээ яг үнийг хэлэхэд баасан гаргийн өглөө урд өмнөхөөс илүү олон хүн цугласан байна. Христэд итгэгчдийн тухай миний игдүүцэл төрдөг зүйл бол хэрвээ та тэднийг уурлуулъя гэвэл бидэнд Бурхны өгсөн чадвар байдаг юм шүү гэж хэлэх гээд байна л та. Би буцаад явлаа. Би юу авахар ирсэн? Тэрийг авч байж л буцна. Амен. Би дуулал 37 дугаар бүлэгт үнэхээр дуртай. Үнэндээ бол би байнга энийг уншдаг. Яагаад гэвэл бидний өнөөгийн дэлхийн нийгэм маань үнэхээр муу мухайгаар дүүрэн байна. Айдас, хүйдэс, маш их хэрэгцээ, зайлмих, худал хуурмаг, Бурханаас эргэж бас Бурхан байдгүй гэж бодохыг хүсэж байгаа үе олон хүмүүс. Бас маш олон хүмүүс эцэг эхийн амьдралыг харж өсөөд тэрхүү амьдралыг давтаж байна. Дахин илүү ихээр давтсаар байна. Би тэнд нэг зүйл хэлэх үү?
Би энийг мэдэж байгаадаа баяртай байдаг. Та нарын хэд ч мэдэж байгаа зүйлдээ баяртай, талархалтай байдаггүй. Учир нь та үннийг ойлгож байна уу? Хэрэг би ямар нэгэн зүйл буруу зүйл харвал тэр зариудаа буруу гэдгийг мэддэг. Яагаад гэдгийг та мэдэх үү? Би учир нь 40 жил судалж байна. Хэрвээ энэ буруу байвал гайхах хэрэггүй. Нийгмийн зүйлийг зүгээр шүү дээ гэж хэлж байгаа бол надад гайхах зүйл байхгүй. Харин би үгүй гэж хэлэхээ мэднэ. Би буруу зөвийг ялгаж мэднэ. Та Бурхны үгийг зүрхэндээ хадгалвал таныг энэ үг гим нүглээс хол байлгах болно. Бурхны үгийг та зүрхэндээ байлгах нь таныг гим нүглээс хол байлгах болно гэж би хэллээ. Тэгэхээр энэ ном бүх хүнийг агуулсан гэж яаж чи хэлж ийм тэнийг байдалд чадаж байна гэх мэтээр хүмүүс янз бүрийн зүйл ярьдгийг би мэднэ. Би танарт хэлье. Миний үннийг мэдээд байгаа шалтгааны нэг бол Бурхны үг миний амьдралд ажилдагт байгаа юм аа. Харин бусад өөр зүйлс тэнийг зүйлс бол тийм биш. Бурхны үгийг судалж эхлэхдээ би миний амьдралд байсан бохир заван зүйлсийг мэдэж авсан. Харин энийг төгс ойлгож чадаагүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Юу гэхээр орчин үеийн орчуулганд байсан өмнө нь байсан утгаараа байхгүй байгаа хэд хэдэн зүйл байдгийг мэднэ. Өөрсдийнхөө төлөө ойлгож авах хамгийн сайн зүйл Библийг судлах юм. Харин чөтгөр энийг олон мянган жилийн турш устгах гэж оролдсон боловч энэ ном амьд үлдэж чадсан нь бас бүх дэлхийн хамгийн их борлуулалттай ном байсаар байгаа нь сонирхолтой юм. Тэрний үгийн төлөө Бурхан талархал өргөе. Тиймээс би бол үгийн хүн юм. Эний төлөө харамсахгүй. Үнийг хэлэхэд энэ миний зүйл, тэр зүйл, өөр зүйлийн талаар юу гэж бодох нь хамаагүй. Бурхан аль хэдийн хэлж гисэн. Тэрний хэлсэн зүйл ч чухал юм. Дуулал 37-гийн 1-р эшлэл бузар мөг үлдэгчээс болж санаа битгий зав. Энэ дэлхий дээр болж байгаа бүхий л зүйлээс болж санаа зав. Буруу гүйлдэгчдэд битгий атаарах. Буруу гүйлдэг хүмүүс зөвийг үлдэж байгаа хүмүүсээс хамаагүй илүүгээр өрөөгдөж байгаа юм шиг санагдах цаг үе танд байдгүй. Тийм үе байдаг үстэй. Амен. Таны ажил дээр буруу гүйлдэг нэг нь тушаал дэвшдэг, харин та зөвийг үлдээд халагддаг. Харин та энтэй зурлаад хэрэггүй. Зүгээр л орхичих. Тэд удалгүй өвс мэд хорчин хагдрах болно. Харин та болгоомжтой байгаараа та ийм зүйл тэтэрхий баярлах хэрэггүй шүү. Та нарт ямар байгааг би сайн мэдэж байна. Дараагийн хэсэг болох дайсныхаа төлөө залбирах ёстой гэсэн хэсэг рүү орохоос өмнө би та нарыг баяртай байгаасай гэж хүсэж байна. Эзэнд итгэж сайныг үйлд. Хөөх. Газар нутагт оршин сууж итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго. Эзэнд баярлахтун тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө. Юу гэхээр энэ дэлхийн гадна байж зөвхөн Бурхан л хийж чадах тэр зүйлийг амьдралдаа хийх гэж чармайхай оронд та эндрэд Бурхантай ойртох цаг гаргаж эзний дотор баярлан хөөр эзэн танд хэрэгтэй байгаа таны хүсэж байгаа зүйлийг л мэдэж байгаа шүү дээ. Та тэрний дотор баярлан хөөрөх юм бол эзний дотор тогтмол баярлах юм бол тэр танд өгөх зүйлсээс илүүгээр тэрнийг илүү ихээр таньж мэдхийг хүсэх юм бол тэр танд махан биеийн чинь хүслийг биш харин зүрхний чинь дотор нуугдан байгаа хүслүүдийг өгнө гэж амласан. Үнэн зүрхний чинь хүслийг шүү. Бурхан би чиний төлөө ажиллах болно. Би тэр талаар санаа тавих болно гэж хэлсэн. Яагаад гэдгийг та мэдэх үү? Яагаад гэвэл бид Бурханд үйлчлэхэд хинийч хааж үлч чадах хаалга нээгдэж бас хинийч нээж чадахгүй хаалга хаагддаг юм. Амен. Тэр бол бүхнийг чадагч. Бид энд их дуртай хинийч нээж үлч чадах хаалгыг тэр хаадаг. Хинч хааж чадхааргүй хаалгыг тэр нээдэг. Тэгэхээр өөрийн замыг эзэнт таатах. Бас тэрэнд итгэж найд тэгвэл тэр биелүүлж өгнө. Тэгэхээр
Миний хадам ээж хэдэн жилийн өмнө эзэнтэй хамт байхаар явсан бөгөөд тэр надад миний анхны Библийг өгсөн юм. Энэ бол жижигхэн цагаан өнгийн King James Bible байсан. Би тэр үед юу ч мэддэггүй байсан юм. Дуулал 37-гийн 5 дээр ингэж бичсэн байна. Өөрийн замыг эзэнд даатах, бас тэрэнд итгэж найд, тэгвэл тэр биелүүлж өгнө. Залуучуудаа энэ үнэн байсан. Би та нарын зарим нь энийг мэдэх байхаа. Яагаад гэвэл та нар энэ аяллаар аялж үтсэн байх. Гэхдээ энэ аялал миний хувьд ямар сэтгэл хөдлөн байсныг, учир нь би Бурхны үг болох анхны Библийг аваад үгэнд итгэж, үгийг дагаж байсныг, үг миний амьдралыг ямар их өөрчилсэнийг, миний уналт гашуудлыг бусад хүмүүсийн сайн сайхны төлөө хэрхэн эргүүлснийг хүмүүст мэдрүүлэх юмсан. Би өнөөдөр та нарт хэлмээр байна. Хэрвээ та нар амьдралынхаа туршид эзэнд итгэх юм бол, үгэнд суралцах юм бол, ойлгож байна уу? Тэгэхээр маш олон хүмүүс Христэд итгэгч байна гэдэг бол гимшлийн залбирлаар залбирч, хаяа нэг сүмд явж, өргөлийн хайрцагт хаяа нэг мөнгө хийдэг. Тэгээ амьдралд байгаа асуудлуудыг хэдийн байдлаар өөрчлөгдөх ёстой гэж бодож байна. Үгүй ээ, Бурхантай хамт алхна гэдэг бол аялал юм. Та өөрийнхөө замыг, та Христийг амьдралтаа орж ирээч гэж гуйх үед та энийг мэддэгч байж магадгүй, мэддгүйч байж болох юм. Харин хэн нэгэн танд энийг тайлбарлаж өгөх ёстой. Та өөрийнхөө амьдралыг өгөх ёстой. Тэрний дотор амьдарч, хөдөлж, тэрний дотор байх хэрэгтэй. Бурхан бол нэм гаргийн нэг үйл ажиллагаа биш ээ. Тэр бол бидний амьдрал юм. Амьдрах нь Христ үхэх нь ололт. Хөөх. Би чиний зөв шударгыг гэрэл мэт, чиний шудраг хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно. Эзэн дотор дуугүй аж тэрнийг төвчээртэйгэр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт олгогчоос болон хорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж бүү санаа зов. Нэг удаа би нэг намлаж байтал нэг эмэгтэй босоод "Тийм эгчээ, энэ бол би санаа зовдөг юм" гэж хашгирсан юм. Тэгэхээр бүгдээрээ өөрсдөөс асуулт асууцгаая. Хэр их зүйлийн талаар бид санаа зовдөг вэ? Хэр их тэнийг уруу дорой зүйл боддог вэ? Ийм зүйл бол хэзээ ч бидний амьдралд өөрчлөлтийг авчирдаггүй. Нэг чухал зүйлийг хэлэхэд хэрвээ та ямар нэгэн зүйлийг хийж чаддаг бол тэрнийг л хий. Харин чаддаггүй бол Бурханд итэг. Эфес 6 дугаар бүлэг дээр шаардлагатай бүхнийг хий гэж хэлсэн байдаг. Чаддаг зүйлийг хий, гэхдээ шаардлагатай бүхнийг хий, харин дараа нь өөрийн газартаа хүчирхэгжин бат зогс гэж хэлсэн байдаг. Бидний зогсох ёстой газар бол би Бурханд итгэж байна юм. Тэгэхээр Бурханд итгэнэ гэдэг бол шийдвэр гэдгийг санаарай. Бид энэ шийдвэрийг гаргах ёстой. Бурханд итгэнэ гэдэг бол нэг төрлийн хэрэг бөгөөд бид энэ шийдвэрийг гаргасан эсэхээ та нар шалгаарай.